Гишүүдийг дүүргийнхээ 114-р сургууль дээр ажиллахад хичээл нь 3 ээлжээр ордог. Анги танхимын хүрэлцээ мөн. Компьютерийн лаборатори 10 компьютерийн 5 нь ажилдаггүй. Анх 700 хүүхдийн багтаамжтай ашиглалтанд орж байсан тус сургууль өнөөдөр 1400 хүүхэдтэй буюу 2 дахин ачаалалтай хан үйлдвэрхтэй 3 ээлжээр ажилдаг цорын ганц сургууль байна. За тус сургуульд биеийн тамирын заалдгүй улмаас коридорто амьсгалын дасгал хийх төдийхнэр биеийн тамирын хичээлийг хийж байгаа учраас яаралтай өргөтгөр шинжилтэнд хамруулж урлаг спортын залтаа болох хүсэлтэй байгаагаа торгоос сонгогдсон гишүүдтэй хүслээ. Манай хаан уулын бас нэг онцлог хүүхдээр маш олон том хорооллууд босч байгаа. Тэгээ энэ хорооллууд бол үнэхээр манай энэ одоогийн байгаа энэ төрийн бүтэц үйлчлэгээний бүтэц нийгмийн үйлчлэгээний бүтэц бол маш том ачаал ирж байгаа юм л да. Тэгээ энийг шийдэх талаар бид нар яам нийслэл холбогдох газартай бол ажиллаа ярина. За ингээд энэ өнөөдөр явсан газар дээр танилцсан асуудлуудаар бид нар бас дүүргээрээ зөвлөгөө өгнө. За тэгээд нийслэл засгийн газар тавих асуудлуудаар бол ирмэлээд ингээд ойрын үед бол маш тодорхой шийдлүүд гаргах талаар бол иргэдтэйгээ иргэдийнхээ төлөөлөгчтэй хамтраад ажиллана. За гишүүдийг тойрогт ажилдаа танилцах үеэр сайхан мэдээтэй өгдөх газрууд олон байсны нэг нь дүүргийн 34-р сургууль. 800 гаруй хүүхэдтэй 70 орчим багш ажилтны бүрэлдэхүүнтэйгээр тус сургууль математик англи хэлнийг гүнзгийрүүлсэн сургалтайгаас гадна химийн цоо шинж жишг лабораторийг байгуулснаа танилцууллаа. Урлаг спортын заалаар үлгэрлээ зогсохгүй гадаад талбайгаа ашиглан спорт заал бий болох хүсэлтэд тавьж зураг төслийг нь танилцуулсан. Гишүүдийн дараагийн очсон газар нь хан үйлдвэрийн эрүүл мэндийн нэгдлийн амбалтаар. Энэ үед эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн асуудал хүндрэлтэй байгаа бохрын цооногийн бүтнээр нь солих флюорийн аппаратыг шинжлэх, цахим бүртгэд толбох зэрэг олон асуудал байгааг гишүүдтэй хэлсэн. Мөн цооногийг шинжлэхгүй бол усалдах, банк хүйтэн усаар эмнэлгийн ариутлагал цэвэрлэгээний ажлыг явуулахад хүндрэлтэй тулгарч байгаагаа хэллээ.